За баярлалаа. За хамтарсан засгийн газарт ороод 10 сарын дараа анх удаага энэ чуулганы микрофон дээр асуух чинь. 10 сарын дараа 4 жил яг тэнд сууж байгаад сөрөг хүчний ажил хийсэн юм аа. Харин хамтарсан засгийн газарт ороход асуудал нь өөр юм блэ. Гүтгүүлдэг, харлуулдаг, тэгтээ шүдэл зуугаад ачаагаа үрээд явдаг. Монголын төр маш их сорилттой. Харин өнөөдөр бол эргчлөөгөө эдэлж байна. Тэгээд ийм болохоор одоо шулуугаа асууна. Шулуугаа ярина. Манайхан бүгд мэдж байгаа. Над бол дайччаадийнхан байдаггүй. Тэмч байсан, тийм л хэвээрээ байна. За тэгэхээр ерөнхий сайд ардын намын дарга оюун эрднийг өргөдлөө өгч болохгүй. Харин хурал дээр асуудлаа оруулаад нээлттэй ярилцаа. Итгэхгүй үгүй гэдгийг оруулах шахсах нь бий байгаа. Үнэн. Яагаад гэвэл над эрх нь байгаа. Яагаад вэ гэхээр манай хүн намынхан 3 жилийн хугацаанд бид нар Монгол улсын 21 аймаг 9 дүүрэг за нийтдээ 170 гаруй сумаар тойрч авч үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг иргэдэд ойлгуулсан. Өвөл зөнгөө явсан. Амархан биш. Үр дүнд нь өнөөдөр 48 гишүүн өнөөдөр энэ сууж байгаа. Яах гэж? Энэ хүмүүс популизмоос өрдөг байгаасаа, эр зөрөгтэй байгаасаа, улс төрч байгаасаа, институцийнхаа талд байдаг байгаасаа ийм агуулгаар бид нар маш ихтэйгээр энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийсэн. Энэ дээр манай энэ оюун эрдэнэ болон замар эсгэлнаар бол манлайлж ажилласан. Тухайн үед манай Арс намхан дэмжихгүй байсан. Үнэн. Ганцхан одон туяа гишүүн дэмжиж ирсэн. Бас үнэн. Харин намын удирдлага нь өөрчлөгдсөн. Ганц төмөр дарга орж ирсэн, багаар орж ирсэн, дэмжсэн. Ингээд хамтаа энийг хийсэн. Үнэн. Яах гэж хийсэн? Яах гэж вэ гэхээр Монгол улс манд хөгжихгүй байсан юм аа. Болохгүй байсан. Хоёр талдаа гараад хэрэлдээд байсан. Энийг өөрчлөё. Америкийн нэгдсэн улсын тэр 90 онд оруулж ирсэн энэ загварчин болохгүй юм байна гэд Америк нэгдсэн улс өөрсдөө бүх судлаачид нь болохгүй юм байна гэд үнэлтээ гаргацсан. Нобелийн шагналт 14 хүн нийтдээ 80 эрдэмтэд салбараараа хөгжсөн орнууд дундаа манайх үзүүлэлтээр унаад байна гэд. Тэгээ 2018 онд засгийн газартаа бол зөвлөмж өгсөн байдیں۔ Энэ болохгүй байгаа юм байна. Тийм болохоор бид нар баруун Европын загварыг оруулж ирье гэд. Ингээд энэ хамтарсан засгийн газар үүсгэн байгуулагдах энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийсэн. Энэ бол Монголын түүх. Одоо асуулт нь юу байна гэхээр оюун эрдэнэ сайдаа та бол бидрийг доктортой засгийн газар байгуулахын тулд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийхин тулд хүн нам ямар их ажиллаа. Тийм болохоор та нар орж иж ажиллаач гэж урилга өгсөн. Бид нар 2 өдөр бодсон. Тэгээ орж ирсэн. Орж ирэхдээ ямар нэгэн санал судал гэж хараагүй. Ямар ч байсан энэ тогтолцооны өөрчлөлтийг Монгол улсын соёл болох ёстой юм байна. Үр дүнгийн иргэдэд өгөх ёстой юм байна гэд орж ирсэн байдیں۔ Өнөөдөр засгаас гарч явахд маш амархан. Ажлаа өгөхөд бүр амархан. Тантай санал нэг ба. Гэхдээ улс маань яах вүлээ? Би гадаадын хөрөнгө оруулалтын асуудал хариуцж байгаа. Гадны хөрөнгө оруулалт 2012 оноос илүү бидэрлүү хандж байгаа. Яагаад вэ гэхээр та нар доктортой болсон байна. 126 парламентын 118 чинь та нар нэг талдаа гарсан байна. Дахиад 4, 8, 12 жил ингээд доктортой байдлыг үүсгэх боломжтой юм байна гэд энэ агуулгаар маш том хэмжээний хөрөнгө оруулалт наашаа харцсан байсан. Одоо энэ яах юм? Нэг. Хоёрт нь би Африкийн 40 улсаар явж ажиллаж ирсэн. Латин Америкийн 10 улсаар явж ажиллаж ирсэн. Дандаа хөгжиж байгаа орнууд. За 1 минут нэмж өгье. Хөгжиж байгаа орнуудын зовлон юу байдсан бэ гэхээр зарим баялагтай. Нийт 200 улсын 40 баялагтай байдیں۔ Энэ баялагтай улсын зовлон юу байна гэхээр бизнесүүд нэг л хүнтэй харьцдаг. Олон хүнтэй харьцдаггүй. Ийм болохоор тэнд автартаар дэгдэн байдیں۔ Зарим одоо миний харьж ирсэн Франко Африкийн улсуудад болохоор автартаар дэглэмтэй улс хөрөнгө оруулалт хийснээс болоод бас нэг үнэ заслуур шилжсэн байдیں۔ За энийг манай валютын сан дэлхийн банкны эдийн засгч бүгдээр ярьд юм аа. Гэтэл Монгол улс маань яг ийшээгээ яваад байна. Бүр яваад байна. Монголын бүх том бизнесмэнүүд бүгдээрээ тэнд нэг хүнтэй л харьцсан дээр гэдэг дээр бооцоод тавьсан байна гэдэг нь харагдаад байна. Асуулт нь ерөнхийдөө та өнөөдөр бас төрийн байгуулалтын байнгын хорон дээр ярьж илаа. Наашаа ирэхэд засгийн газар зурагдсан байсан. Маш том эрх ашиг тэнд явсан гэдэг. Одоо энийг эр зөрөгтөөр хэлээ.
Ийшээ бид нар явах юм уу, явахгүй юм уу? Таны хувьд нэг хүний засаглалтаа байх ёстой юм уу? Эсвэл парламентын засаглалтаа байх ёстой юм уу гэдэг дээр тэгвэл цаашаа юу? За ерөнхийдөө хариулт өгье. За 76 та парламент бас чадахгүй нэлийн шахсан. Бид бүгдээрээ мэдж байгаа. Парламентын нэр хүнд нилээдгүй унсан. За 76 хулгайч гэдэг нэртэй болсон. За олон ч асуудалд бас одоо асуудлууд үүссэн. Энийг бид нар бүгдээрээ мэдж байгаа. За парламентын цэцгэлээ хамгаалж үлдэх бас том агуулгаар 126 та холимог тогтолцоотой парламентыг одоо бид нар хийх нь зүйтэй гэж үзсэн. Ер нь дэлхийд дээр мажоритар тогтолцоо энэ цаг үед хүндэрч байгаа юм билээ. Санал гээгддэг учраас. За ингээд 126 одоо гишүүнтэй парламентыг бид нар бүрдүүлсэн. За энэ агуулга, энэ идеологитой би одоо хүндгэлтэй хандж байгаа учраас ч би өнөөдөр ингээд нээлттэй ярилцсан дүүтэй гэж одоо үзээд энэ итгэл үзүүлэх энэ агуулга дэгийн хувьдч төр хамгийн одоо нээлттэй ярилцах ийм одоо энэ юм а гэж одоо ойлгож ийм шийдвэр гаргасан юм. За ганцаараа шийдвэр гаргаж бас болдгүй юм л. Хамтарсан засгийн газар байдаг, олон асуудлууд байдаг. Тийм учраас дүгнэлт үлдэх нь өөрөө дараа дараагийн асуудалд хэрэгтэй гэдэг агуулга. Тийм учраас 126 та парламент бүрдээд энэ 4 жил дараа дараагийн одоо засгийн газрууд дээр ямар асуудал байх вэ гэдэг дээр бид туйлын хариуцлагатай хандах хэрэгтэй. 126 болоод дордчлаа. 126 болоод төрийн ажил гацлаа. 126 болоод асуудал үүслээ гэдэг ийм агуулга явал дор чанд дарга яриад байгаа зүйл рүү ороход бол маш ойрхон байгаа. Судалгаач тийм байдаг. Тэм учраас бид нар 7 хэмжээнийг огтлох хэрэгтэй. Аливаа асуудлуудыг бид нар том агуулгаар нь бас харах учиртай. 91 онд үндсэн хуулийн дээр ерөнхийлөгчийн парламентын засаглалыг санал хураахад 48% тэнцсэн байдаг. Ийм протоколыг бид бүгдээрээ мэднэ. Тийм учраас нийгмийн сэтгэл зүй өөрөө ийм л байдаг. Тэгээ арчлалын том дархлаа бол парламентын засаглал. Бид хоёр том гүрний дунд байна. Арчлан үнэт зүйл хаа сайгүй нилээдгүй тийм одоо төвхтөс орилтонд орж байгаа бид нар бүгдээрээ мэдж байгаа. Тийм учраас засаглалын докторгүй байдал хит улс төржилт энэ агуулга бол парламентын засаглалын асуудалд бол ноцтой одоо хор хөнөөл авчирч магадгүй гэдэг эрсдэл байгаа. Энийг одоо ерхий сайдын хувьд би хэлэх үүрэгтэй. Өнөөдөр энэ бас ингээд ярилцаад бидний дүгнэлт болж үлдэх учиртай. Тийм учраас би одоо бас энэ агуулга дээр 126-гийн геополитикүүд амжиж хийсэнд бол бас талархаж байгаа. Одоо бид хамгаалах учиртай. За одонгийн зөвтгөрлөгч асуулт асууя.